2025 Мэлхийн орд. За Мэлхийн ордынхны маань хувьд за нэлээд одоо ирч хүчтэй 2025 оныг эхлүүлж байна. За 2025 онд Мэлхийн ордынхны маань хувьд ангараг гариг таны ордонд урах хөдөлгөөнийг бүхий л одоо 4 сарын туршил идэвхтэйгээр хийнэ. За байршиж хийн гэсэн. Тэгэхээр бол энэ ангараг гариг маань аль оны өмнө урах хөдөлгөөнөө бол таны орд руу одоо чиглүүлэн хийсэн байгаа. За таны хувьд бол маш завгүй, маш их идэвхтэй, зарим талаараа маш их стресстэй, маш их ийм олон үйл явдлуудыг идэвхтэйгээр даван туулж байгаа байж болох санагдаж байна. За мэдээж ангараг гариг маань ухрах хөдөлгөөнийг байн хийдэггүй. За мэдээж ангараг гариг ухрах хөдөлгөөн гэхээр сөрөгтлийн хувьд бол мэдээж хэрүүл тэмцэл, гэмтэл бэртэл, түлэгдэл, эртээ зүйл, саад бэрхшээл одоо жишээлбэл бүхий л талаараа Америк улстай холбогдсон ангараг гариг маань мэдээж одоо болоод байгаа энэ түүмэр асуудлууд бас үүсчиж болох юм. Яагаад тэгэхээр Мэлхийн орд бол өөрөө Америк улс байж байдаг. За дээрэс нь нэг талаараа Мэлхийн ордынхны маань хувьд бас энэ одоо ухрах хөдөлгөөн хийж байгаа ангараг гариг маань таныг илүү завгүй нэлээд одоо стресстэй. За дээрэс нь маш олон ажлуудыг нэг зэрэг бүр хийгээ явж байгаа юм мэдрэмжүүдийг бол өгж байгаа. За энэ үеэр болж игэл та хөлсөө гаргавал их сайн, хөлсөө их гаргаад ч юм уу эсвэл нефт шуфт хөлрөөд ингээд өөрийнхөө хөлсийг их гаргах. За нөгөө талаасаа уур стресс бухимдал төрөөдөөвэл гарч алхахгүй гэх юм уу эсвэл спортоор хичээлвэл илүү тохиомтой олждаг. За тэгээд энэ ангараг гаригийн ухрах хөдөлгөөний давуу тал гэвэл мэдээж таныг одоо ямар нэгэн шийдээгүй байсан сэтгэл зүйн эмоц, шийдээгүй байсан ямар нэгэн дотоод асуудлуудыг чинь олж харахад нөлөөлнө. Юу таны уур бухимдлыг төрүүлж байна. Энэ зүйл дээр ажиллах шаардлагатай болно. За нөгөө талаасаа мэдээж таны хувьд харилцаа холбоо юу юм эсвэл ажил карьер чинь таныг ийм байдалд хүргэж гинүү гэдгийг асар нухацтай авч үзээд зөв төлөвлөгөө гаргах хэрэгтэй. За аливаа гаригийн ухрах хөдөлгөөн бол мэдээж дотоод өнцгөр рүү орохыг бол чиглүүлнэ. Тэгэхээр таны уур бухимдал таны дотроос чинь таны түлхцтэйгээр магадгүй ажил карьер дээр илүү амжилттай болъё. Магадгүй одоо юу гэдэг өөрийгөө илүү их сори одоо илүү их өөрийгөө бүтээе гэсэн юм олон сонирхол руу бас таныг оруулж иж болох үз. За нөгөө талаасаа бас та энэ үеэр ирч хүчээ зөв төлөвлөхгүй бол гэмтэл бэртэлд орох боломжтой, түлэгдэх, зүсэгдэх боломжтой. За нөгөө талаасаа хэтрүүлэн өөрийнхөө ирч хүчийг одоо өөрийнхөө потенциалыг мэдэхгүйгээр одоо ирч хүчээ инвестмент хийгээд гаргачих юм бол бас асар их ядрах, булрах одоо ийм асуудлыг бас үүсгэх өндөр боломжтой байна. За нөгөө талаасаа мэлхүүнүүдийн маань хувьд ирж байгаа 2025 он бол асар амжилттай жилүүдэд чинь нэг байх боломжтой. Ялангуяа 2025 оны 2 дугаар хагас буюу 25 оны 6 сараас 12 сарын хооронд таны амьдралд томоохон эерэг өөрчлөлтүүдийг бол бархас үд гариг авчирна. За астрологийн хувьд бол бархас үд гариг бол мэдээж хамгийн одоо бенефик, хамгийн их үр өгөөчтэй, хамгийн их одоо өвлийн өвгөн шиг одоо бэлэг барьдаг юм гариг бол байгаа. Тэгэхээр дараагийн бүтэн нэг жилийг бол буюу 2025 оны 6 сарын 9-өөс 2026 оны хаврын сарууд хүртэл Мэлхийн ордонд бол байршиж байна. Тэгэхээр энэ бол гайхалтай, эерэг, exalted энэ гайхалтай бол байршил байгаа. Тэгэхээр энэ байршил маань таныг цаашид маш амжилттай одоо өөрийнхөө ажил карьерийг болон хувь хүний хөгжилтөд өөрчлөлт гаргахыг бол харуулж байна. Тэгэхээр 2025 оны эхний хагаст бол та асар болгоомжтой бай. Гэмтэл бэртлээс зайлсхий, төлөвлөгөөгөө зөв гарга, бусдад хэрүүл тэмцэл хийхгүй байхыг хичээ. За ажил карьер дээр чинь удахгүй томоохон эерэг өөрчлөлт болох гэж байгаа гэдэг дээр итгэл төгс байх шаардлагатай. Ялангуяа 2025 оны хавар 4 сард болж байгаа хэртэл дээр та дахиад томоохон эхлэл болон төгсгөлийг мэдэрнэ. Энэ нь ажил карьертай ч холбогдож байна, гэр бүлтэй ч холбогдож байна. За нөгөө талаасаа таныг санжир гариг маань одоо үргэлжлүүлэн юу гэдэг асуудлуудыг даван туулах, гэр бүлийн харилцаан дээр анхаарах, үр хүүхдтэйгээ ажиллах бүхий л энэ боломжуудаар хангаж байгаа. Нэг талаараа бол таны хувьд бас одоо нэлээд одоо төвчээртэйгээр юм уу асуудал дээр өөрийгөө илэрхийлэх байдал, өөрийгөө нээж сурах, өөртөөгөө ажиллаж сурах, өөрийгөө хайрлаж сурах гэдэг зүйлүүд ягаад юм хатуу, хэцүү, хүнд байгааг ойлгож мэдэх. Ягаад тэгэхээр Мэлхийн ордынхны маань хувьд бусдыг гэсэн сэтгэл зүй, бусдыг гэсэн одоо сэтгэл зүйгээр дандаа харьцаж яадаг, бусад илүү их өгдөг бас ордуудын маань нэг байж байгаа учраас энэхүү одоо гариг эрхсүүдийн аялал маань таныг нэг төрлийн өөрийгөө ойлгох, өөрийгөө хайрлах гэдэг энэ өнцгүүдэд болон хувь тавиланд итгэж, бурханд итгэж гэдэг юм уу цаашаад ирээдүйд одоо амьдралд одоо яг юунд итгэж явах вэ? Юуг сурч мэдэх үү? Юуг яг өөрийнхөө зүг чиг болох уу гэдэг нь олон одоо сүнслэг оршихуй дээр чинь идэвхтэйгээр санжир гариг бол аялж байгаа.
За нөгөө талаас 103 сар дээр болохоор карьер руу шилжилт хөдөлгөөн хийснээрээ таны хувьд асар завгүй, асар их чухал ийм ажлуудыг эхлүүлнэ. Одоогоор таны хувьд дахин өөртөө итгэж за энэ 2025 онд би юу сурч мэдж байгаа вэ? Энийгээрээ яаж цаашид өөрийгөө бүтээх вэ гэдэг рүү бол шилжилт хөдөлгөөн хийцэн явж байна. Тэгэхээр үргэлжлүүлэн одоо амьдрал танд зааж сургасаар байна гэсэн үг. Тэгэхээр өөрийн хувьд хэрвээ одоо шинэ ажил карьерийг эхлүүлээг байгаа, ажилд ороогүй байгаа, эсвэл цаашид ажил төрөл дээрээ одоо ямар амжилттай болох уу гэдгээ шийдэг байгаа, шийдээд явж байгаа, эсвэл хүсэж мөрөөдөөд ингээд ямар нэгэн зүйлийг олж хараагүй байгаа бол 2025 оны зуны сарууд танд тодорхой хэмжээний glimpse юм уу, ямар нэгэн гэлбаа мэдрэмжийг бол өгнө. За тэгээд энэнийг та мэдэрснийхаа дараа эргүүлээд одоо бархас үд гариг болон санчир гариг маань ухрах хөдөлгөөнийг хийгээд эргээ урагшлах хөдөлгөөнийг 26 он хийхэд таны хувьд ямар ч байсан 25 онд маш олон зүйлүүдийг сурч мэдээд шинэ ихэлийг тавихад бэлдээд ингээд сууж явах боломжтой. Ялангуяа ажил карьер дээр. За энэ үеэр бас сургууль соёлд сураад төгсөж байгаа зарим мэлхийн ордныхан байж болно. Тэгэхээр энэ үеэр мэлхийн ордныхны маань хувьд бас дээрх олон хүчин зүйлүүдийг давах. За дээрэс нь мэлхийнүүдийн маань дээрх олон асуудлуудтайгаа нүүр тулж сургуулаа төгсөө дараа нь ажилд орох ч гэдэм юм. Ингээ хүний амьдралын ингээд олон процессууд байж байдаг. Дандаа ингээд за нэг зүйл дуусгаад дараагийн зүйл эхэлж байдаг. Энэ одоо мөчлөг рүүгээ их амжилттай одоо явж байна гэж бол харагдаж байна. За нөгөө талаас болохоор таны хувьд итгэсэн зүйлүүд, сурч мэдсэн зүйлүүдээрээ дамжуулан илүү их өөртөө итгэлтэй оюунлаг алхмуудыг 2025 оны 2 дугаар хагасаас бол хийж эхлүүлнэ. За 2025 оны 2 дугаар хагас бол мэдээж ялангуяа мэлхийн ордны эхний 10 хоног төрсэн хүмүүст бол илүү бенефик, илүү одоо хүчтэй мэдрэгдэнэ. За мэлхийн ордны 2 дугаар хагас, 3 дугаар хагас төрсэн хүмүүст нь болохоор намар өвөлтөө илүү ирч хүчтэй мэдрэгдэж эхэлнэ гэсэн үг. Тэгэхээр бол мэдээж бархас үд гариг маань дөнгөж ороод одоо 1-2% налуу 3-4% налуу руу ингээд удаанаар аялж байгаа явцад эхний хэсэг төрсэн хүмүүс маань илүү их одоо тэр эерэг өөрчлөлтүүдийг авна. За хэрвээ таны амьдралд ямар нэгэн зүйл одоо та ойлгохгүй сурч мэдээгүй одоо яг нэг арга замаараа энэ ингээ амьдарч явах юм бол бархас үд гараг ирснээрээ олон сурч мэдэх нүдий чинь нээсэн алхмуудыг бол харуулна. Тэгэхээр та сурдаггүй, сонирхдаггүй, эсвэл нэг хэвийн амьдралтай байж исэн байснаа одоо бархас үд гараг маань таны нартай, мандалт орттой ойрхон аялаад эхлэнгүүт та илүү олон зүйлүүдийг сурч мэдэх хүсэлт автах. За нэг талаараа бас өөрийнхөө эго, өөрийнхөө одоо хуучин үзэл сурталаа халах боломжийг энэ гариг маань бас өгч идэг. Тийм учраас амьдралаас сурж амьдралыг илүү ухаалгаар харах боломжийг бас өгнө. Нөгөө талаараа ажил карьер дээр чинь гацаанд орчихсон, амжилтгүй байгаад байсан бол эргээд боломжуудыг тань нээж харуулна. Эсвэл одоо таны хувьд магадгүй удаан хугацаанд албан тушаал дэвшгэ байж идэл энэхүү гариг маань ирснээрээ дэмжиж өгснөөрөө таны хувьд ажил карьер чинь амжилттай болох өндөр боломжтой байдаг гэсэн үг. За нөгөө талаасаа болохоор таны ажил карьер дээр 70 ван гариг болон санчир гариг хамтан аяллаа бол зуны саруудад хийж байгаа. Тэгэхээр энэ маань таны хувьд мэдээж бодит байдал болон өөрийн чинь одоо мэдрэмж зүйлүүд ажил карьер дээр чих одоо дутагдах, мэдрэгдэх боломжтой. Дээрээс нь таны хүсэл мөрөөдөл болон бодит харж байгаа өнцөг. За дээрээс нь үүнд хүрэх хөдөлмөр ямар хуу байх вэ гэдгийг илүү их одоо энэ зуны саруудад мэдрэх нэ. За нөгөө талаасаа болохоор мэдээж одоо мэлхийн ордныхны маань хувьд ирж байгаа энэ үеуд маань мэлхийнүүдэд маань илүү одоо боломжуудыг илүү их хүчтэй өгнө. Өнгөрсөн одоо хугацааны хувьд бол таны хувьд илүү их эдгэрч авж байгаа, илүү их мэдрэмжүүдээ сонсож байгаа, зүүд нойроо харж байгаа, өөртөөгөө ажиллаж байгаа, далд тухамсраа олж мэдж байгаа. Дээрээс нь ажил амьдралтанд саад болж байгаа хүмүүсийг олж таньсан, сурч мэдсэн ийм таатай үе бол ирсэн ба хэд хэдэн удаагийн аяллууд бас танд идэвхтэй байсан бол энэ аяллууд маань үргэлжлүүлэн 2025 оны эхний одоо 6 сартаа бол идэвхтэй болж иж болох гэж харагдаж байна. За нөгөө талаасаа бас одоо сугар гариг болон санчир гаригууд маань таны ажил карьер руу ингээд орж гарснараа ерөөхдөө бол таны хувьд их мэдрэмжтэй бас их хөдөлмөрч харилцааг бол одоо ажил карьер руу бол чиглүүлж гин ихтгэл үнэмшил чинь таныг хэд хэдэн одоо аялал хэд хэдэн одоо ихтгэл үнэмшлэр дамжсан юм уу сургууль соёлоор дамжсан аяллуудыг бас дараагийн бүтэн нэг жил танд бол өгж гин. За тэгэхээр таны хувьд сургууль соёлоосоо болоод аялах юм уу сургууль соёлд сургалт семинараар явах боломжууд бол асар идэвхтэй бас болох нэ. За нөгөө талаасаа махан бие эрүүл мэнд бол маш сайн.
эрүүл мэндтэй холбогдсон асуудлууд бол тухайн жилийн 2 дугаар хагасаас маш сайхан одоо таатай болоод эхэлнэ. За дээрээс нь санчир гарыг танд бол тодорхой хэмжээгээр маш их үр өгөөж байгаа юм өөрчлөлтүүдийг бол мэдрүүлж байна. Тийм учраас та үргэлжлүүлэн өөрийгөө таних, сурах, мэдэх. За дээрээс нь амьдралыг илүү их одоо зөв утга учраар нь хитрхийг азаа туршсан биш. Мэдсэн зүйлээсээ өөрийгөө бүтээсэн ийм таатай жилүүдийг танд 2025 он өгж байгаа. Тэгэхээр бол үргэлжлүүлэн та сурах хэрэгцээтэй, ялангуяа сурч мэдсэн зүйлүүдээ ажил амьдралдаа хэрэгжүүлэх боломжийг 2 дугаар хагас өгж байгаагаас гадна 2 дугаар хагас бол таны хувьд одоо маш том эерэг одоо бүтэхгүй байгаа зүйлүүд өөрөө бүтээд эхэлдэг. Эсвэл болохгүй байгаа зүйлүүд өөрөө аяндаа шийдэгдээд болоод ирдэг юм таатай эрчимтэй эерэг өөрчлөлт рүү 2025 оны 2 дугаар хагас таныг авчиж байна. За нөгөө талаасаа бас мэдээж таны одоо ордонд ирж байгаа юм бархас удгарыг маань эргээд өөрт чинь асар том үр өгөөжийг өгсөн одоо том бизнес санаа, идея, алхмуудыг бол тавина. За нөгөө талаасаа бас асар их жин нэмэх, таргалах гэсэн ийм өөрчлөлтүүдийг бас өгөх боломжтой.